За сайн байна уу давах багшаа. Сайн байна уу. За 50 сэтгэл цэцэрлэг дээр цэгээр наадын төсөл маань хэрэгжиж байгаа. Та сэтгэлээс овалзаач. За энэ цэгээр наадын мянган бүтээлийн одоо энэ уралдаанд манай цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт одоо манай ангид 56 ийм дэвтэр өгсөн цэгээр наадцгаая гэд. Энэ дэвтрийн хүрээнд бол одоо богинохоо хугацаанд ч гэсэн хүүхдүүд маань одоо маш их мундаг сэтгэж бүтээлүүд хийсэн байж байгаа. Энд бол одоо хүүхдүүд маань янз бүрийн одоо зохиол тийм ээ өөрсдийнхөө цэцэрлэгтэй бүлэгтэй заасан зохиол энэ нормын номтрыг ингээд өөрсдөө ингээд цэгээр холбоо зурсан байж байгаа. Жишээлбэл одоо энд юу байна? За энэ үсэг хийчихсэн байна хүүхдүүд үсэг тоо ингээд өөрсдөө бүтээгээд хийсэн байх жишээтэй. Цэгийг бүр цэгнээс цэг рүү ингээд зориуд холбож за энд болдоггүй бороо үгнийг зурсан байна. Энэ бол бүр одоо ингээд хаяаг нь хүртэл шуугаад цэг нэг бүрийг ингээд холбож ингэж зурсан байна. За ингээд эндээс за энэ шоргоолжны үүр гэд зурсан байна. Энэ бол одоо бүр нэг бүрчлэн ингээд цэгийг ингэж холбож одоо бүгдийг ингээд үүсгэж одоо зурсан байна. За эндээс болохоор энэ Үлгэрийн Баатар одоо SpongeBob. За ингээд манай анги бол одоо шавж гэсэн сэдвт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хооронд хүүхдүүд маань нөгөө шавж гэдгээ бас толгоонд нь ороод ингээд шавжаа тий бүтээгээд шоргоолжны үүр гэд хийсэн байж байгаа. За энд л гэхэд бүр уулын зураад, өвлийн зураад, загас зураад ингээд энэ дашууд дуулаад нөгөө цэгийн ингээд зориудаар ингэж холбосон байна. Энэ маань одоо бас нөгөө цаашдаа нэг хүүхдийн сэтгэггүй хөгжүүлсэн энэ дэвтэр маань бас цаашдаа олон цэцэрлэгт тийм ээ. Олон хүмүүст одоо ингээд олон хүүхдүүдэд түгээгээд хүүхдийн сэтгэггүй хөгжүүлсэн юм сайн үйл ажиллагаа болж ийн гэж бодож байна миний хувьд. Яг гэвэл энэ одоо урд нь зүгээр өөр дэвтэр дээр бол ингээд хамаагүй замбрааг өөрсдийнхөө бодлыг ингээд чөлөөтэй зурдаг байсан бол энэ дээр болохоор зэрэг бодож эхэлсэн. За энэ цэгтэй холбоод ямар юм үүсгэх нэ тийм ээ хүүхдүүдээ за өөрсдийнхөө одоо сэтгэж байгаагаар бодож байгаагаар чөлөөтэй зураараа гэхэл хүүхдүүд бол ингээд цэгнээс цэг рүү ингээд заавал холбохын тулд ингээд айгуу сонь юм үүссэн байгаа байхгүй. Энэ дээр л гэхэд одоо ингээд шоод өрүүлж энэ дээр засварын газар гээд зурсан юм шиг хүүхдүүд ингээд бүр цаанаас өөдрөлтүүлээд ингээд сэтгээд ингээд шоод өргөлжин болгоно ингээд бодоод өөдрөлтүүлээд ингээд зурсан байх жишээтэй. Тэгээд энд бас одоо бас нэг бүтээл Үлгэрийн Баатар мэлхий ч юм ингээд хүүхдүүд нь өөрсдийнхөө Үлгэрийн Баатаруудыг л зурсан юм шиг байна. Цэгээр холбоод хүртэл ийм матар энэ төр хүртэл үүсгэж зурсан байгаа. Энэ бүр ингээд дөрвөлжлөөд бүр зориудын ингээ усан онгоц үүсгэсэн байх жишээтэй. Ингээд энэ бол маш хэрэгтэй зүйл. Миний хувьд бол одоо багш нар цаашдаа өөр цэцэрлэгүүд туршлах солилцоод одоо ингээд ахаа цааш нь дэлгэрүүлээд ахлах бүлэг бүр 3 настай хөвч юм ингээд насныхын сэтгэггүй тохирсон ийм цэгэн зурлагтай юм дэвтэр байх юм бол нэгдүгээр хүүхэд бичвэр үүсгэж зурна тийм ээ. Шулуун зураас холбоод бичвэр үүсгэн хоёрдугаар цаашгаа сэтгээд олон янзын ингээ юм зураад орчин үүсгээд ингээ зурхад бол маш их тохиромжтой айгүй сайн үйл ажиллагаа болсон гэж бодож байна. Тэг миний хувьд бол энийг богинохоо хугацаанд манай хүмүүс маш их зүйлийг сурсан. Тэгээд энэ одоо дэвтрийг бид нь одоо надтай хамтарч ажиллаж одоо энд цэцэрлэгт маань ингээ түгээж өгж байгаа та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас дахиж хамтарч ажиллахыг хүсэж байна л гэж бодож байна. Тэгээд та бүхэнд баярлалаа. За баярлалаа.